Ер нь засаг дарга гэдэг хүн яаж томилогдох, яаж гарч ирэхтэй гол нь байхгүй байгаа юм л та. Ерөөсөө орон нутагт эрх мэдэл, тэр нөгөө иргэдэд эрх мэдэл хэр очсон бэ л гэдэг асуудал. Ер нь засаг даргыг томилно уу, сонгоно уу, тэнд бол нэх асуудал байхгүй. Гэхдээ яахын тэгээд нэг засаг дарга сонгочлоо, сонгоё гэдэг, томилъё гэдэг, томилчлоо яах юм? Өмс хувцснаас өөр юмгүй засаг дараагаар яахын тэнд? Хөрөнгөө бүрдүүлээд, иргэдээрээ хэлэлцүүлээд, баялгаа бүтээгээд сумынхан ард түмний төлөө жинхэнэ тэр хөгжлийг бий болгоод тэр ард түмнийхээ амьдралыг өөдөн татаад гялалзуулаад өгдөг тийм эрх мэдэлтэй, тийм боломжтой, иргэдэн тийм боломжоор хангагдсан тийм ард иргэдийн дунд байгаа засаг дарга бол шал өөр. Тэгэхээр энэ иргэдийн эрх мэдэл, орон нутгийн эрх мэдэл гэдгийг бид нар тэр нэг ганц нэг засаг даргын томилгоо энэ төр гэдгээр гой үгээр хуурч зогсоох ёсгүй юм шүү. Зарим нэг хүмүүсийн амнаас ийм зүйл гардаг юм байна лээ. Дараагийн нэг асуудал байгаа. Гуравт нь ер нь энэ иргэний оролцоо, шууд ардчил гэж Монголын зүйл мөн үү? Эн чинь барууны юм биш үү? Монголд ер нь ийм уламжлал байна уу? Монгол улс хизээнээсээ ийм уламжлалтай байсан. Хизээнээсээ. Би хамгийн сүүлд болсон энэ уламжлалын талаар хэлье. Нэг жишээ 1945 онд Монгол улс тусгаар тогтнолынхаа талаар санал асуулга явуулсан байдаг. Одоо тэн дээр тэр санал асуулгын хуудас гарч байна. Тэр санал асуулга дээр ийм үг бичсэн байна. Би эрх чөлөөтэй байхыг хүсдэг учраас өөрийн улсын тусгаар тогтнолын төлөө гар өргөж байна гэж. Тэр эхний тэр уугарчин бичиг. Би эрх чөлөөтэй байхыг хүсдэг учраас өөрийн улсын тусгаар тогтнолын төлөө гар өргөж байна. Чи гар өргөх ёстой гэж бичсэн баг. Бүр тэр үед 45 онд энэ эрх чөлөө ард түмнээс асууж шийддэг. Энэ улс орн чин ард түмнээсээ асууж шийдсэн тэр бүрэн эрхт байдал дээр тогтож явж байдгийг. Энэ тусгаар тогтнол чин тэр ард түмнээс асууж шийдсэн тэр бүрэн эрхэн дээр байдаг. Энэ улс орны чин эзэн болвол иргэн хүн. Ард түмэн тэр гэртээ сууж байгаа аав ээж тэнд байгаа хүүхдүүд юм аа. Тэр эмээ өвөө нар юм аа гэдгийг та бүхэн бол энэ баримтаас харж байгаа бах. Өмнө нэг зөвлөгөөн дээр надад өгсөн. Тэгээ тэр саналаа өгтөө тэр хамгийн одоо тэр цааталт нь өгсөн байгаа тэр доотлолт нь тодруулаад бичсэн байгаа. Монголын цахиа гэд миний аав тэр үед саналаа өгөөд гарын өсгөө зурсан баг. Ингэж явж ирсэн. Ингэж энэ улс орны бүрэн эрхт байдал тусгаар тогтнол гэдэг чинь иргэдийнхээ санал асуулгаар улам баталгаажиж чадсан юм аа. Ийм уламжлалтай юм аа Монгол улс. Тийм учраас сумынхаа асуудлыг асуугаад шийдэх хэрэгтэй. Улаанбаатар хотод Батүйл асууж шийдэж болоод байхад үгүй энэ манай суманд манай засаг дарга биднээс ягаад асуудгүй юм бол доо гэж гайхчихж магадгүй л байхгүй. Суманда та бүхэн бол ёстой шаардлагатай асуудал бүхнийг асууж шийдэж болно шүү дээ. Аймгийнхаа хэмжээнд аймгийн төвийнхаа суман дээр иймэрхүү байдлаар асуудлаа шийдэж явах хэрэгтэй. Дээрээс нь уламжлал гэснээс би нэг зүйлийг хэлье. Ер нь хөдөө орон нутагт гэртээ ялангуяа тэр малчин айл. Одоо энэ хотын олон өрөөтэй байр биш шүү дээ. Нэг гэр гэдэг чинь ерөөсөө л нэг өрөө. Тэн дотроо хүүхэд аав ээж эмээ өвөө бүгд л байж л байдаг л байсан. Тэгээд орой нэг хоол болохын хоорондоо ёстой нэг иргэний удирдлага хэрэгжүүлдэг шүү дээ. Өнөөдөр миний хүү юу зөв? Сумын төв ороод ирсэн хинтээ уулзав. За маргааш энэ морио одоо солид сэлгий нөгөөдөр тэр халтар морио барьж авнаа хөө. Нөгөөдөр чи энэ хондоо явна шүү. Би тэр өвлжөөгөө засан шүү гэд яриа сууж идэг да тийм ээ. Эн чин гэрийн төрийн удирдлага гэдэг бол гэрийн удирдлагаас эхэлдэг. Энэ гэрийн удирдлагыг гэр бүхэн хэрэгжүүлээд байж байгаа. Энэ дээр нэх айхтар шин зүйл бодож олох гээд энэ Монголын биш энэ төр гэж яриад байх ямар ч шаардлага байхгүй. Ингэж шийдээд маргааш нь хэрэгжээд нөгөөдөр нь тэр айл өрхийн аж амьдрал явдаг ийм л зүйл. 2004 оны 8 сард би ерөнхий сайдаар томилогдоод нэг зүйлийг санаачилж хэрэгжүүлж ирсэн. Ядуурлыг бууруулах төсөлгээ Дэлхийн банктаа хэрэгжүүлж ирсэн төсөл бараг сум бүхэнд аймаг бүхэнд явж ирсэн санаж байгаа бах та бүхэн. Тэгэхэд тэр төсөлд хамаарагдах төслийг иргэдээрээ хэлэлцүүлж шийддэг байна. Ингэж мөнгө тэр төсвийг шилжүүлнэ гэж бид нар ярьж тэгж шилжүүлдэг байсан. Би түрүүн аймгийн дарга нартай уулзж байхдаа нэг үг хэлсэн. Одоо энэнийг бас хэлчихье гэж бодож байна. Манай дарга нарын амнаас нэг ийм үг гардаг. Би энэ ажлыг авлаа. Одоо бол хоёргүй сэтгэлээр зүтгэн. Нэг бол ажлаа өгтөө би тэрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явлаа. Юу гэсэн үг вэ? Үг бүхний цаана утга байдгийн.
Юмыг ярьж ойлгуулахад та нар утгыг ярь. Гоё ярих гээд хэрэггүй, утгатай ярих нь хүнд ойлгомжтой байдаг байхгүй юу? Хоёргүй сэтгэлээр зүтгэн гэдэг юу гэсэн үг вэ? Өөрийгөө бодохгүй зүтгэн гэсэн үг. Тэгэж ойлго. Хувийн би бодохгүй. Би ард түмнээ бодноо. Би сумаа бодно, би аймгаа бодно, би улсаа бодно. Би сонгосон хүмүүсээ бодож зүтгэн л гэсэн үг шүү дээ. Тэр 4 жилд чамайг 40 жил аваачаад дөнгөлөө тайцсан юм биш тэндээс. Сайн ажил бол 4 жил. Тэгэд зүтгэж чадахгүй байгаа бол өнөөдрөөс тэр ажиллаа өгөх хэрэгтэй. Ийм ойлголт өөрт чинь төрөхгүй л байгаа бол. Ийм ажлыг чинь сэтгэлтэй хүн хийдэг байхгүй. Би зарим дарга нарын ингэж нүрийг харахад ер нь ойлгож гин үгүй юу ер нь. Ер нь юу гэж ойлгоод байгаа нэг мэддэхгүй тэгээ нэг мэлийсэн юу суугаад байгаа. Тэгэхээр дөрөв дэх асуудал. Манайд бас нэг ийм үг байдаг. Энэ шууд ардчлалыг хэрэгжүүлээд орон нутагт мөнгө өгөөд, эрх мэдэл өгөөд, иргэдэд өгөөд ирэх юм бол манай иргэдийн одоо мэдлэг мэрэгжил дутмаг шүү дээ. Мэдэхгүй шүү дээ одоо. Яаж одоо иргэдээ сургандаа гэж. За энэ дээр нэг юм хэлье. Энэ маш буруу ойлголт. Эрхээ эдэлж байгаа хүн л юм сурдаг байхгүй. Гэхдээ надаар шийдвэрлэхгүй дарга шийдээд байгаа юм чи би юу сурах юм бэ? Тийм биз дээ. Надаар шийдвэрлэхгүй иргэдийн төлөөлөгчд очиж суугаад юм шийдээд байна шүү дээ. Манай суман дээр иргэдийн төлөөлөгчдийн хурал юм шийдээд байна. Тэргүүлэгчд юм шийдээд байна. Гэхдээ чи надад миний эрхийг өгчлээ. Хамгийн энгийн иргэн өөрөөс чинь ингэж асуух хэрэгтэй. Хөөе. Миний эрх юм бол би эдлээ л да даргаа. Та яагаад миний эрхийг авчиад байгаа юм бэ? Миний эрх юм бол зүгээр л над өгчлээ. Ардчлалын үндсэн зарчим бүгдээрээ ойлгоно үстэй тийм ээ. Миний тухай ярьж байгаа бол намайг оролцуулахгүйгээр битгий яриараа гэдэг зарчим байдаг үз. Ингээд эрхийн нөгөөд ирэхээр одоо иргэд эрхээ эдлээд ирэхээр суралцаад эхэлдэг. Альва шинэ юмыг хийхин тулд эхлээд дүрм журмаа өөрчилж дүрм журмаа сайжруулах хэрэгтэй. Ингээд 2 дахь хурлаасаа, 3 дахь хурлаасаа, 4 дахь хурлаасаа, 5 дахь хурлаасаа 2 дахь жилдээ зүгээр нөгөөтг чинь канивер шиг л ажилдаг болно. Хэн ойлгомжтой болно. Ингэж иргэнд нь эрхийг өгөх юм бол тэр иргэд чинь өөртөө суралцдаг юм гэдгийг би энд хэлэх гэсэн юм. Өөр нэг юм байгаа. Энэ дээр бид нар анхаарал шууд ардчлалын багшгаа сум бүхэнд бэлдэж өгсөн шүү дээ. Одоо сум бүхэнд, хороо бүхэнд байгаа. Та бүхэн бол өнөөдрөөс эхлээд бас шууд ардчлалын багш боллоо. Баяр хүргэе. Та нар одоо бүгдийг мэддэг болсон гэж ойлгож байгаа. Дараачийн асуудал иргэний оролцоо шууд ардчил гэдэг энэ ер нь хэр ирээдүйтэй ч юм бол доо энэ төр гэсэн нэг иймэрхүү яриа байдаг. Тэгэхээр ер нь Монгол явж цаашаага шууд ардчил руугаа илүү явах юм байна. Үндсэн хуулийн дээр заасан байж тээ иргэдээ шууд оролцуулах замаар асуудал шийдгээд эхний өгүүлбэр шүү. Дараа нь төлөөлүүлээд төлөөллөөрөө дамжуулж шийдгээд. Тэгэхээр энэ бол бидний сонгож авсан зам мөн. Энэ бол бидний ирээдүй мөн. Төлөөлүүлээд шийддэг юм тэр 7000 жилийн өмнө 5000 жилийн өмнө тэр дэлхийн тэр эртний гүрнүүдэд үүссэн байж магадгүй. Хурал талбай дээрээ цуглаад шийддэг ч юм байсан. Би заримдаа хэлдэг юм их сони юм да. Явж байгаад эхлэл рүүгээ очдөг юм байна гэж. Нэрээ тэгин шүү. Эхлэл рүүгээ очно. Танаа сумын хэмжээний хүн амтаа улсууд өмнө нь хэдэн жилийн өмнө яаж шийддэг байсан 1000 жилийн өмнө одоо бол баг цуглуулаа шийддэг байсан бол одоо тэр цуглуулаа шийддэг юм нь орчин үеийн дэвшил технологи бусад юмыг оролцуулаад илүү боломжтой шийдэх боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ шууд ардчил иргэдийн оролцоо гэдэг энэ зүйл бол Монгол улсын ирээдүй юм аа. Ийм төрлийн тухай ярьж байгаа. Тийм учраас иргэн нэрэхгүй болохоор тэрнийг бөөцөөлөх шаардлага гаргадаг. Тэгээ бөөцөлд орохгүй бас зарим нэг нь янз бүрийн юм хэлэхээр захиргаадах шаардлага гардаг. Ингээл тийм халамжийн юм хийлэгдэггүй захиргаалтын төр үүсдэг чинь энэс үүсдэг байх нь шүү дээ. Иргэн нь эрэхтэй болчоор иргэн бүтээлч болоод улс нь хөгжил нь яваад ингээд ирэхээр иргэндээ үйлчилдэг. Иргэнээрээ асуудлаа шийдүүлдэг иргэний ардчилсан төр үүсдэг юм байна. Ийм нийгмийн байгуул үүсдэг юм байна. Ийм учраас энэ их чухал юм шүү гэж ингэж хэлэх гэсэн. Тэгэхээр бидний төр бол иргэндээ суурилсан, иргэнийхээ оролцоонд суурилсан төр байх ёстой. Манай орон нутгийн иргэд ард түмэн юу вэ? Хэн байна өнөөдөр? Гэхдээ зүгээр л телевиз үзэгч л байна шүү дээ. Би телевиз үзэгч байх гэж ард түмнээ тэгж хувьсгал хийсэн юм уу тийм ээ? Тэгээд нэг Улаанбаатарт хэдэн мэдгдэл хийгчдийн одоо яриаг сонсох гэж. Ер нь тэр Улаанбаатарт хэн юу болж байгаа нь ямар хамаа байна?
Орон нутагт манай иргэнд эрх нь байгаа. Би юмаа шийдээд орон нутагт байгаа тэр баялаг нь бүтээд тэр орлого нь гарч ирээд ингээд явдаг байх юм бол тэр Улаанбаатарын улс төр гэдэг бол хол зүйл байхгүй. Иймэрхүү байдлаар бас шийдэхгүй бол ингэж улсаараа улс төрдсөн, улсаараа янз бүрийн юм болсон, улсаараа нэг хэрүүлийн ард одоо суусан, улсаараа нэг цагаан сар хийхтэй одоо тэр тэглээ энэ тэглээ гэж тэр ярьж байгаа манай улсуудын мэдээлэл солилцож байгаа энэ тэр бол яг л тэр нэг авч байгаа төвшөнд л байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байж болохгүй маа гэдгийг би бас энд хэлэх гэсэн. Төрийн бодлого гэдэг бол хамгийн гол юм нь уламжилттай байгаа, залгамж чанартай байгаа. Дарга бол ирдэг явдаг. Ерөнхийлөгч бол сонгогддог, явдаг. Тийм л хүн шүү дээ. Ард түмэн үлдэнэ. Тэгэхээр ерөөсөө төрийн бодлого гэдгийг чинь ард түмэн тээж явдаг юм байна шүү дээ. Тэр уламжлалыг ард түмэн болвол мартаагүй л баг. Тэр ирээд нэг тийм зантаа засаг дарга ажиллаж исэн. Энэ ирээд нэг ийм аймгийн даргатаа би уулзж исэн. Ард түмэн тэр нөгөө санах байгууламжинда байнга байлгаж яадаг. Тэгээ шаардж яадаг. Тийм учраас ард түмэн илүү ухаантай байдгийн шүү. Тийм учраас энэ дарга нар илүү ухаантай байдгийн шүү. Улсын их хурлд ороо суудсан зарим их хурлын шинэ гишүүдээс улсын их хурлын сурвалжлагыг 20 жил бичсэн сэтгүүлч бол илүү ёгзөр байгаа шүү. Илүү мэрэгжлийн байгаа шүү. Амнаас нь гарах гэж байгаа үг бол за энэчтэй явуургүй зүгээр өөрийгөө бодсон юм хийж гэн, популизм хийж гэн гэд захын хүн харах хэмжээнд очсон. Манай ард түмэн ийм хэрсүү болсон. Манай ард түмний төрийн тухай ойлголт гэдэг бол эрхэмсэг ийм зүйл юм шүү. Гүн гүнзгий зүйл юм шүү. Тэр засаг дарга муу засаг дарга очлоо гэж шүүмжлээд байгаа нь өөрөөс чинь болоод байгаа юм биш. Тэр сайхан газар байх ёстой гэж ард түмэн бодоод байгаа учраас тэгээд байгаа. Тэр сайхан газар муухай хүн очичлоо. Болохгүй хүн очичлоо. Үүрэг зорилгоон ойлгохгүй хүн очичоод байгаа юм биш үстэй гэж л бодоод байгаа учраас л хүмүүс шүүмжилдэг байхгүй юу. Тэгэхээр Монголын ард түмний төрийн тухай ойлголт энэ зүйл бол ийм гүнзгий тэр уламжил тэр бодлого нь ард түмэн дотроо хадгалагдаж ирсэн. Дээрээс нь энэ дүрм журмандаа хадгалагдаж энэ хуулиндаа хадгалагдаж явж явах ёстой юм аа. Тийм учраас та сайн дүрм журм тогтоож үүнийгээ сайхан хэвшүүлж ард түмнэрээ дэмжүүлж чадж байгаа бол та бол сайн удирдагч. Та бол сайн хүн. Та бол үлдэн. Чингис хаан тийм л байсан. Их засаг хуулийг л хэрэгжүүлэхийн төлөө явж исэн шүү дээ Чингис хаан бол. Тэр шудраг ёс гэдэг тэр төрийн дэгдэм журам гэдгийг чинь монголчууд дэлхийд таниулж явсан юм шүү. Дэлхийн талд нь таниулж явсан юм. Тэр үед талын л мэддэг байсан дэлхий. Манай дарга нар хөдөө яваад очихоор би өмнө ерөнхий сайд байхдаа дандаа шаарддаг байсан. Арай өөр л болцсон байсан. Очиход өөр болцсон байдаг. Манай хөдөө яваад очихоор ерөөсөө л малын тоо яриад тэдэн малтаа манаас юм. Тэр хүн болвол ер нь 5 дугаар танилцуулагдсан шүү дээ. Тэр хэдэн хүнтэй юм. Хэдэн ажилгүй байгаа. Жилдээ хэдэн хүүхэд төрж байгаа. Хэдэн хүн бурхан болж байгаа тухай. Эмнэлэг нь ямар янзтай байгаа. Сургууль нь ямар янзтай байгаа. Гэхдээ ер нь л байхгүй шүү мал. Тэгээд дараа нь хадлан бүр их холдно. Тэгэж явж нэг тийм юм нэхэх болвол нэг иргэнлүүгээ эргэж ирдэг. Ер нь мал өсснөө манай дарга нар мэддэг болохоос биш ер нь хүн өссөн цөөрснөө мэддэг дарга байдаг юм уу? Өдөр бүхэн тоолж идэг. Улаанбаатар руу танаа суманд 90 онд амьдарчээсэн хүмүүсийн хэдэн хувь нүүгээд явцсан байж магадгүй л байхгүй. Энэний төлөө хариуцлага хүлээсэн дарга байна уу? Аймгийн дарга, сумын засаг дарга. Сум нь эзгүүрж байгаа. Тэнд байгаа хүмүүсийн амьдрах амьдрал нь энэний төлөө Улаанбаатар дээрээ зарга хийгээд явж байгаа хүнийхээ төлөө. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл ер нь иргэддээ тулж ажиллаа. Хүндээ тулж ажиллаа. Малын тухай, мал аж ахуйн тухай ярих нь зөв. Гэхдээ тэр малчин хүнийг ягаад мартаад байгаа юм бэ? Тэр малчин хүнд, тэр хүнд, хувь хүнд тулгамдж байгаа тэр зовлонг ягаад мартаад байгаа юм бэ? Тэр хүн таныг сонгосон. Түүнээс биш таныг мал сонгоогүй шүү дээ. Ойлгож байгаа үстэй. Тэгэхээр эхлээд иргэдээ тоолчих. Тэр газар нутг дээр би одоо энэ үүрэг гэж ойлгороо сум бүхэнд энэ тооллогыг явуулаад танаа сумын нутг дээр одоо манайхан бас ярьдаг. Гадны ажилчин орж ирлээ. Хэдэн Монгол улсын иргэн байна? Хэдэн Монгол улсын иргэн биш байна? Ямар аж ахуй нэгж ажиллаж байна? Аймгийн төвийн тэр сумын чин төвд хэдэн зочид буудал байна? Өчигдөр хэдэн гадны хүн ирж хоноод явв? Хамгийн өндөр ардчилтаа гэж байгаа улс оронд зочид буудал бүхэн өглөө босоод тэнд хонсон байрлсан хүнийхээ тоог өгж яадаг.
хэдэн орны тэдэн иргэн ирээд явлаа гэдээ өгчөөдгий. Энэнийг зарлдгүй л болохоос биш. Ер нь ардчил дэг журам гэдэг бол ийм хатуу байдаг. Мэдж явах ёстой. Мэдж явах ёстой газар нь байх ёстой. Тийм учраас тэр гадаадын ажилчин гэж яриад хичнээн байгаа танаа дээр хэдэн эрхээ хэтрүүлсэн байгаа. Ямар улсын улсууд байгаа. Бүгдийг та мэдж явах ёстой. Та бол зөвхөн иргэн дээр нь тэр нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж гэж нэрлэж байгаа шүү. Түүний удирдлага гэж таныг нэрлэж байгаа. Нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж. Энэ улс чинь эзэнтэй улс байхгүй. Бид зүгээр л мэдэх ёстой. Энэ улсын газар нутаг дээр гадаадынх нь ч бай, дотоодынх нь ч бай, Монгол улсын хууль хэрэгжиж явах ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь танд байдгийн. Сумынхаа нутаг дэвсгэр дээр хуулийг хэрэгжүүлнэ гэж таны хамгийн эхний үүрэг байгаа шүү. Хэлбэрлэлгүй хэрэгжүүлэх, сахин биелүүлэх. Манайхан барилгаа барьчаад барилгын тухай бодоод тэнд хүн амьдрна гэж бодохгүй. Эхлээд хүн амьдрах газар гэж бодоод барилгаа барь. Хүн амьдрах газар гэж сургуулиа байгуул. Хүн эмчлүүлэх газар гэж эмчээ бэлтэг. Хүн эмчлүүлэх газар гэж эмнэлгээ байгуулал да. Түүнээс биш эмнэлгийн барилга нь өөрөө зорилго биш. Хүнээ эхэлж бод, хүнээсээ ургуулж бодож хөгжлөө яар. Ерөөсө бүх юмыг хүнийхээ тоотоо үйж. Одоо сумаасаа шилжиж явдаг хүнийг бүртгэдэг, шилжүүлгийг хийдэг тийм үүрэгтэй албан тушаалтан танаа суман дээр байгаа бол нэмж нэг үүрэг өг. Сумандаа шинээр ирэх хүмүүсийг хүлээж авдаг, бүртгэдэг. Гэхдээ шинээр нэг хүн шилжээд ирэхэд засаг дарга нь ухтаад уулзах хэрэгтэй шүү дээ. Сумын засаг дарга сайхан шүү дээ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Монголчууд олуулаа болъё гэж бид нар ярьж байгаа биз дээ. Дэлхийд Монгол гэж үздэг, Монголын төлөө харж залбирдаг өнөөдөр 10 сая хүн байна шүү дээ. Энэ хүмүүсээс нэг хэсэг хүн ороод иргэлт. 100 жилийн өмнө манай нутагт ороод иржсэн бог таан хүлээн аваад зөвшөөрж илээсэн. Олон газар тийм суманд, олон аймагт тийм хүмүүс өнөөдөр амьдрчил байна шүү дээ. Монгол улсын иргэд явж байгаа биз дээ. Гэхдээ энэ уламжлал тэгээ та бүхэн тэр тоонуудыг гаргал та. Манай төчнөөн хэлтэй хүн, төчнөөн эмч, төчнөөн багш, ийм нарийн мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй байна. Тэдэн өтөг бууц эзгүүрчээд байна. Тэдэн өвлжөө өнөөдөр хаягдчаад байна. Тэдэн одоо хаваржаа өнөөдөр эзэнгүй байна. Ингэх юм бол манайд бол 27 малчин өрх хэрэгтэй байна манай суманд. Гаргаад ир. Ингэж хүнээ тоолж, хүнтэйгээ харьцаж, хүнтэйгээ тулж ажиллаж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Энийг бол чиглэл гэж бодороо гэдгийг би хэлэх гэсэн. Ингэх юм бол та бүхэн хүнээ мэддэг болно. Дөнгөж төрснөөс нь ахуулаад тэр одоо өндөр настай хүмүүс хүртлээ одоо мэдэх болно гэдгийг энд хэлэх гэсэн. Сая би цагаан сарын дараагаар цагаан сарын үеэр нэг сайхан мэдээ сонсч байсан. Тэр надад аятайхан санагдчихлээ. Гэхдээ энэ цагаан сараар манайх нэг шил эрх задлаа тавьсан чинь дуустдаггүй. Өмнө нь манайх чинь авдар арх бэлдсэн байхад дуусчдаг байсан. Шинийн 3 гихтэл. Гэхдээ одоо нэг шил эрх задлаа 2 дахь руугаа орж явахад л тэгэл цагаан сарын шинийн 3 өнгөрлөөдөө гэж. Ард түмэн бол ийм зөв соёлыг, тийм муухай байсан хөвшлийг өөрчилж чадж байгаа байхгүй. Лавл манай гэрт цагаан сараар шил архиж задалдгүй. Та нар шил архиж задалж байгаа бол бас л муу л байна. Уухгүй байгаа нь ямар сайхан юм бэ? Бодвол тэр хундганд нь хийж өгдөг байлгүй дээ. Буцааж тэр шил рүүгээ хийгээд байхгүй л байгаа байх та гэж би боддгийн. Гэхдээ тэр ямар сайхан дуустдгүй хунд шил арх вэ? Тэр лавныг 10-20 хүн орж байгаа доо тэр айл. Тэгэхээр юу ч гэсэн арх задлах хэрэггүй хэрэггүй. Цай байхад болно. Гэхдээ ийм сайхан хариултал сонсдог болцсон байх л гэж би бодоод идэх манай ард дэргэд болно хөө болно. Арх хэрэггүй. Би уухаа байцсан шүү дээ хөө. Гэхдээ ямар сайхан юм бэ? Сайн сайхныг хүсье, эрүүл мэндийг хүсье гэж өөдөөс нь хорц арх барьж тэгж хэлдэг хүн гэдэг чи юу гэсэн үг? Тэр чи хараал шүү дээ. Ерөөл биш байхгүй юу? Гэхдээ зүгээр ерөөлийг заавал нэг тийм хар ус барьж хэлэхгүйгээр сүү бариад хэлчих болж байгаа биз дээ. Зүгээр л босоод хүүхдтэй сайн сайхныг ерөөж болж байгаа биз дээ. Заавал л гартаа нэг юм барих гал ингээл. Зүгээр л айрыг юм уу, аль эсвэл сайхан цай бариад ярил л да. Би тийм болсон юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ийм дэвшил гарч байгаа. Өмнө нь тийм муу соёл, муу хэвшил байсан бол тэр үед тэр засаг дарга ирэхэд манай суман дээр архины асуудал шийдэгдсэн дээ.
Надад хөдөө явсан сайд дарга нар бүр хэлж ийсэн шүү. Өмнө нь суман дээр очиод уулзахад ерөн сумын хөлөвт цугласан хүмүүс дотор ерөн л нэг тодорхой хувь нь согтуу. Хей энэ тэр гэсэн дээр засаг даргынхаа нэрээр дуудсан, ашигэрсэн. Гүй би сая очиод хурал хийсэн нэг цогтуу хүн суман дээр харсангүй. Ямар сайхан юм бэ гэж. Хотоос явсан хүн бол тэр юу ярьсан байдгийг тэр суман дээр олон юм ярьсан баг. Гэхдээ тэр согтуугийн тухай ирж ярьж байна. Нэг л хүн тэнд явнлаа хөөрхий гэж бүр тийм одоо тийм ховордсон амтан харсан аятаа тийм. Тэгэхээр энэ ингээд шин соёл тогтож байгаа үст. Асуудал шийдвэрлэх гээд зоригоо чангална гэж банаад ярьдаг. Зориг чангалаад байх юм байхгүй тэр амт. Эрүүл мэндэ бодгоцсон орж ирж байгаа. Даралт нь ихссэн орж ирж байгаа шүү дээ. Цаана хадгалагдсан юм нийл гарч орж ирж байгаа. Шийдээд өг гээд арай давил. Ер нь тийм үнэртүүлсэн байсан хүнтэй юм ч яриад хэрэггүй. Тэр хүн шагнал урамшил гээд юмд орох гэж байгаа бол хамгийн хойно наваачаад хайчих. Дараа нь архин гарсны дараа хүрээд ирэхэд чи согтуу орж ирсэн учраас би ингэсэн. Манай дарга дээр согтуул хүн очих юм бол ёстой үздэггүй дарга да. Юм чийдэгдэнэ гэж байхгүй шүү дээ гэдэг ийм л хөвшил тогтоолт. Арх гаргадаг айлд ордгуул байх ёстой шүү дээ. Арх гаргадаг хүлээн авалтанд ордгуу байх ёстой. Төсвийн нэг төгрөг архинд зарагдах ёсгүй. Энэ бүхэн ч одоо зарчим болоод явж байгаа биз дээ. 2-3 сайн юм бий болж гин гэж байгаа шүү дээ. Хүлээн авалтын тэрийг зардлын 50%-аар хэмнэгдэж гин гэж. Манай төсөв бол бас нэлээд хэмнэгдэж байгаа. Тэр чинь бас хүнд цалин болон тэтгэр болон зээл болж очиж байгаа. Дээрээс нь хүлээн авалтын цаг бас 50%-аар хэмнэгдсэн гэж ярьж байгаа. Тэ. Арх марх байдаг болохоор нөгөө л ёроолыг харах гал тэгээ шүлсээ гоожуулаад тэгээд янз бүрийн ёроол хараад янз бүрийн юм хэлээл биендээ ингэ суугаад байд. Тэгээд архигүй юмн дээр чинь хүн орж ирээд сайхан хэлэх юмаа хэлээд уулзах хүнтэйгээ уулзчаал тэгээд гараа явчихдаг. Маргааш нь ажиллана сайн. Тэгээд миний хамгийн гол хэлэх гэсэн ганц юм байгаа. Дахиад энэ ардчил гэдэг чинь байнга л ингэж урагшаа явж явах ёстой. Дахиад ерөнхийлөгч одоо бид нарыг ч одоо мөнч хүнд байдалд оруулах нь гэж бодож магадгүй. Төсвийн орлого зарлагыг одоо улс орнууд өдөр бүхэн төсвийн захирагч өдөр бүхэн мэдээлдэг болж байгаа. Одоо манад ийм хууль гарна цаашдаа. Мөнч тийм ээ төсвийн орлого зарлага. Өнөөдөр манай суманд төвлөрсөн төсвийн татаасаар тэдэн төгрөг орж ирлээ. Тэдэн төгрөг гарлаа. Яг тэрнийг ажил тарахтаа бичээд самбар дээрээ тавиад вебсайтн дээрээ байрлуулад яв. Ер нь дарга нарыг энэ албан тушаалтнуудыг ард иргэд юугаар нь сонирхдгийг голдуу мөнгөтэй холбосон юмн дээр л сонирхно. Тэр Афган Улаанбаатар явлаа гэсэн төсвөөр явж юу? Өөр зардлаар явж. Юу болов? Тэр зардлууд нь гараад хүн бүхэнд би тэгэхээр өдөр бүхэн чадвал өдөр бүхэн наадзах нь 7 хоног. 7 хоног гэсэн ийм үүрэг авлаа гэж ойлгох хэрэгтэй. 7 хоног бүхэн төсвийн орлого зарлага аймгийнхаа вебсайтн дээр, сумынхаа вебсайтн дээр, тэр сургуулийнхаа вебсайтн дээр төсвийн захирагч бүхэн мэдээлж явах ёстой. Ингээд харахаар одоо мөнгө чинь зөв зарцуулагддаг болно. Дараа жил нь юу вэ гэхээр ард иргэд чинь нөгөө утастаад эхэлнэ. Тэн тавьсан зарлага чинь бол нэг хэрэггүй юм байлээ. Тэрнийг болёо. Тэр зарлагаа одоо хасъя. Зөв болж байгаа биз дээ. Ингээд та өөрөө хяналтанд орж байгаа. Хүн хэлхээс нааш гэж. Би их сайн хүн, би дүрм журамтай хүн, би мундаг хүн гэж өөрийгөө бодож иж магадгүй. Ингээд та өөрийнхөө энэ хяналтыг л ард түмэндээ өгчих. Тэгсэн байхад таныг л ард түмэн чангаруулад байна шүү дээ. Та өөрийнхөө сүудрийг олж харахгүй байхад ард түмэн нөгөө хүн олж хараад байдаг байхгүй. Тийм учраас нөгөө ямар учраас дандаа сайн удирдахч байх ёстой. Ямар учраас энэ хийж байгаа ажлаа сайн хийж чадах ёстой гэвэл тэр шүүдрэл бити нуул да. Тэгэхээр тэр мөнгөтэй холбоотой шүүдрийг ерөөсөө нууж болохгүй. Энэ бол цаашдаа хууль болно одоо хэвшил болгож явах хэрэгтэй. 7 хоног бүхэн төсвийн захирагч бүхэн тэр цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн захирал хэн байсан хамаагүй сумын эмнэлгийн эрхлэгч бүх зардлаа гаргаад тэгээд 7 хоногийн төгсгөл дээр 5 дахь өдрийн орой самбар дээрээ тавиад явдаг. Дараачийн 1 дэх өдөр ажилдаа ирлээ. Тэр өдрөөс эхлээд тэр төсөв зарлагаа тавиад явдаг. За ингэж чадах юм бол одоо энэ лүүчин л хүн харна. Таны аймагт нэг гоё вебсайт гаргаад зураг мурга их гоё ахуулаа тавьчихсан чинь хүн ороогүй байж магадгүй. Одоо вебсайтн дээр тэр юмаа тавьдаг байх юм бол аймгийн иргэдийн чинь ихэнх нь орж харсан байх болно. Энэнийг ил тод байдал гэж байгаа. Ил тод байдал гэж одоо юу юм бол гэж гайхаад ээж магадгүй. Ил тод байна гэж яах юм? Хувцас айлхыг хэлж байгаа юм. Тийм биш шүү дээ. Ил тод байна гэдэг бол ялангуяа гаргаж байгаа шийдвэр зарцуулж байгаа мөнгө хоёр л байхгүй. Ерөөсөө л энэ зарцуулж байгаа мөнгө ягаад гэвэл миний юм биш. Миний ард түмний юм. Энэ иргэн өгч байгаа юм аа. Энэ иргэний өмнө би хариуцлага хүлээж байгаа.
Тийм учраас би энэ асуудал дээр ил тод байх ёстой л гэдэг л ийм л зүйл рүүгээ л орох хэрэгтэй болж байгаа. Ийм 3 зүйлийг их одоо сайн болгох хэрэгтэй. Дээрээс нь нэмж хэлэхэд орон нутгийн хөгжлийн сан гэдэг бол даргад өгч байгаа мөнгө биш шүү. Үүнийг их сайн ойлгоорой. Даргад өгч байгаа мөнгө биш. Хамгийн амар юм бол дараа нь хил аманд орохгүй байгаагаа ч бод. Ер нь араа бодож явсан дээр гიშгсэн газараа эргэж хараа гэж ярьдаг байсан да. Дээр үед аав ээжээ хөлөө битий чирээ сайхан сэв хидл хөлөө өргөд алхаад явал да. Тэгэл фар гээл гიშгсэн газараа тоос манруулаад гээд. Тэгэхээр чи мөрөө эргэж харж явах хэрэгтэй. Би чинь ер нь миний мөр ер нь ямар шуухан гарч ийн цасан дээр, шороон дээр. Тэгэхээр мөрөө эргэж харж тэр араа бодож явахын тулд би юу одоо та бүхэн захих гэж байгаа юм бол саяын зүйл л дээ. Тэгэхээр ард түмнээрээ шийдвэл. Гэхдээ та шийдсэн штэ. Энэ засвар хийн гэдгийг 50 сая төгрөг зарцуул гэдгийг бид нар бүгдээрээ сууж байгаа шийдээ биз дээ. Ингээд зарлал хүргээд ингээд шийдсэн. Гүйцэтгэл нь юм байна, хяналт нь юм байна. Энийгээ гаргаад ирчих. Дараа нь танд ямар ч асуудал байхгүй. Хэдүүлээ энэ шин соёлыг л хэрэгжүүл. Үүнийг л өөр ажил хийлээ, сайн ажил хийлээ гэж хэлнэ. Та магадгүй тэр өвс хадхаараа, хадлан бэлтгэхээрээ, малчтаа туслахаараа өмнөх даргаа гүйцэхгүй байж магадгүй. Гэхдээ өмнөх даргаасаа илүү гарах нэг зүйл бол энэ. Энэ ил тод байдал, энэ шудраг байдлаараа бол илүү гарч болно гэдгийг би энд хэлэх гэсэн юм. Өнөөдөр би та бүхэнд ингэж хэлээд байгаа. Бүтэн өдрийн одоо хурал болсны гол шаардлага юу вэ гэхээр та нарын ажил сайн байгаасаа л гэж хүсэж байна. Тийм биз дээ. Та бүхний ажил зөв яваасаа. Та бүхний хариуцж байгаа албан тушаал өнөөдөр энэ дээр байхдаа та бүхэн маань сайн нэртэй байгаасаа. Нэртэй төртөө сайхан албаа хашаасаа гэж хүсэж байгаа учраас би үүнийг хэлж байгаа. Иргэд оролцоод ирэхээр итгэлцэл бий болчдаг. Иргэд нь оролцохгүй болохоор дарга иргэн хоёр хоорондоо бие биенээ хардсан, дайсагнсан байдалтай байгаад байгаа байхгүй юу? Иргэд оролцоо шийдвэр гаргаад ирэхээр итгэлцэл үүсэж байгаа. Нөгөө иргэн дарга гэдэг хоёр хүн чинь түншүүд болж байгаа. Тэр сумын сайн сайхны төлөө, тэр аймгийн сайн сайхны төлөө хамтран ажилдаг түншүүд болж байгаа. За тэгээд иргэн нь оролцоо шийдээд ирэхээр хариуцлага нэмэгдээд эхэлж байгаа. Миний шийдвэрийг чинь манай иргэд мэднэ, иргэд шаардсан шүү дээ гэж та өөрийгөө хурцлана. Та өглөө бүхэн босоод өөрийгөө хурцлаад байж чадахгүй байж магадгүй. Та өглөө бүхэн сумынхаа тухай, аймгийнхаа тухай хөгжлийг өглөө бүхэн босч ирээд бодоод байж байдаггүй байж магадгүй. Иргэдээрээ шийдвүлээд ирэхээр тийм болж эхэлнэ. Тэгээд ажиллаа усанд орж явахдаа, гараа угааж явахдаа, шүдээ угааж явахдаа та толгоодоо юм бодчихдаг. Өнөөдөр чи ийм хоёр зүйл байгаа. Ингэхгүй бол болохгүй болж байгаа юм байна шүү. Иргэдээр ингээ хэлцүүлсэн одоо энэ ажлаа би тайлагнах ёстой юм байна шүү. Ингиж хариуцлага дэшилдэг. Инхээр таны ажил сайн явдаг л байхгүй юу? Таны нэр хүнд нэмэгддэг. Хүн гэдэг амьтан ямар учиртай амьтан бэ гэвэл хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө байдаг. Энэ нийгэмд ерөөсөө 2 хүн амьдарч байхад хажууд нь байгаа 1 хүн намайг дэмждэг байгаасаа л гэж боддог. 200 хүнтэй амьдарч байхад үгүй энэ хүн аятайхан сайхан хүн шүү. Энэ хүн зөв хүн шүү гэж хэлүүлдэг ийм хүн байх л ийм л зориг танд агуулгаддаг. Хүн гэж ийм бодит мөн чанараараа энэ дэлхийд амьдарч, энэ улсад амьдарч явж байгаагийн хувьд тэр л байна. Тэгэхээр тэрнийг хийхийн тулд тэр нийгэмтэйгээ зөв харьц. Нийгмээр асуудлыг шийдүүлдэг бай. Нийтийн төлөө зүтгэдэг бай. Үгүй чадахгүй бол өөр ажил хий. Заавал дарга гэж ганц мэргэжил Монголд байгаа юм биш. Мянган мэргэжил байна. Тийм учраас чадахгүй бол өөр ажил руу шилжих хэрэгтэй. Ийм зүйл бий болдог. Тэгээд ирэхээр иргэдэд юм өгөөд ирэхээр бүтээлч болдгийг шүү. Иргэд нь ирэхгүй газар мөнгө өгөөд байхаар иргэд нь залах уу бүтээлч биш болоод байдаг. Иргэд нь ирэхтэй болоод ирэхээр энэ сургуулийг би шийддэг. Би энэ юмд оролцдог гэж ирэх юм бол иргэд нь бүтээлч болоод. Ер нь тэгээд альва нэг ажил хийсний дараа үрдүн гэж байдаг. Үлдэх өв гэж байдаг. Хэдэн хүн дарга болгоснороо хэр их мөнгө зарцуулснараа та сайн байхгүй. Танаа сумын ард иргэдэд тэр мөрддөг байсан хуучин болохгүй байсан зүйлийг та яаж өөрчилж чадав? Ямар дэглэм журам тогтоож чадав? Ямар соёл тогтоож чадваа гэдгээрээ одоо таны өв бол үлдэх болно. Энэ нь яг үндэ бол иргэддээ хичнээн эрх мэдлийг шилжүүлж чадав. Хүний төлөө ямар сайн зүйлийг хийж чадваа. Тэгээд төгсгөлд нь миний дүгнж хэлэх гэсэн ганцхан үг байгаа. Би үүнд итгэдэг. Аливаа амжилт бол иргэнд очиж байж л ололт болоод байгаа. Тийм биз? Аливаа ололт бол иргэнд очиж байж л иргэн хүн мэдэрч байж л ололт болдог. Өөрөө манай аймгийн ололт амжилт гэд юм яриад ээж магадгүй. Иргэн хүн чинь мэдрэхгүй байгаа бол ололт биш байхгүй юу?
эдийн засгийн өсөлт иргэнд наалдахгүй байна гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр иргэнд очиагүй учраас тэр эдийн засгийн өсөлт чинь биш байгаа байхгүй тийм биз дээ. Тэр ололт, тэр орлого нь өөр юмд яваад байна гэдгийг л ойлго. Тэгэхээр альва ололт амжилт гэдэг болвол хэдийд ололт амжилт болдог вэ гэхээр иргэн хүн мэдэрч байж, иргэн хүн ойлгож байж тэгээд ололт амжилт болдог юм аа. Тэгээ би түрүү нэг үг хэлсэн. Сайн нэртэй, сайн төртөө, сайн ажилдаа явах хэрэгтэй та бүхэн. Төрсөн ажиллаж байгаа сумандаа, байж байгаа аймагтаа, байж байгаа албан газартаа очих нүүртэй. Дараа нь нэг тэр хүмүүсийнхаа дунд суугаад сайхан дурсамжаан ярих юм сайхан тавилантай явал да. Ийм байхын төлөө ерөөл дэвшүүлээ. Ажлын амжилт хүсье.